За өнөөдөр бүгдээрээ Haikyuu-гийн анхны date ямархуу талаар tier list үсгэж үзье. 20 характер сонгосон байгаа. Та ихнээс нь харж байгаа тэнд хүн ямархуу ах вэ гэж бодонгоо сонсоорой. Хамгийн ихэнд нэг дугаартай Ushiwaka. За шуудхан хэлгээд хэрвээ та Ushiwaka-тай ихний date-нд явсан бол хоёр дахь date нь зоолттой аав ээжтэй танилцах болно. Яагаад вэ гэдгийг би та нарт тайлбарлаж өгье. Эхний date нь бол нэг тийм өглөөнөөс орой хүртэл бүдүү өдрийн гоё нэг өдрийн аялал авах болно. Өглөө ингээд таны гоё гэрээс чинь машинтайгаа ирж аваад тэгээд гоё уултай ч юм уу нэг тийм далайтай гоё байлтай газар руу ингээд машинтайгаа явна. Тэгээ очиод жоохон хөнгөн маягийн өглөөний хоол идэх гэж бодъё л доо. Надад Ushiwaka гэхээр л амар тийм Япон юм тийм traditional гэрт өссөн гэсэн юм имиж агих байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр өглөөний цайнд бол амар гоё Япон маягийн яг цэвэр матча ууя заяа. Тэгэл гараал ерөн тэр гоё байгалаа ингээд хамт удаад явна. Тэгээд Ushiwaka бол яг нэг юм ярихгүй чимээгийнх ингээд тэр болыг хартаа мартаа гэл. Тэгээ явж чадал жоохон орой олцсон болохоор орой олч гэсэн хамт идцгээ тэгвэл бусад юм Япон хоол идэх байх гэж бодож байна. Тэгэл хоолоо иш тусаал нэг та нар сайн анзаарах юм бол Ushiwaka нэг жоохон юм сандрангуу тэгтээ ингээд амар serious тийм байдалтай болчихлоо. Гараал ингээ хоёлаа машинаас суугаал чи за ингээ хайрцгаах уу гэдгсэн чи Ushiwaka ингээ жоохон чимээг болно. Уг нь бол төлөвлөгөөгөөр ингээ харих хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь ингээ нэг тийм арай өөр тийш хамт явъя гэдэг байхгүй юу? Тэгээд нэг юм жоохон уулны дундуур юм өксөр ингээ замаар явж байгаад жоохон өндөрлөг газар ирээл машинаас буусан чинь ингээ амар гоё харагддаг. Амар гоё хот ингээ шүний хот харагддаг газар үрээд ирсэн. Тэгэл тэд буугаал гэл тхийн зарлгүй Ushiwaka шууд ингээ өдгөнөөрөөс өгдөөд Kimi no koto ga suki da boku to kekkon shite kure. За ямар уу та зөвшөөрөх үү? Хэрвээ та зөвшөөрөх юм бол ингээ хоёр дахь дэйтэн дээр наав ээжтэй нь болсон тодорхойллаа. За яг энэ шиг бол ихний дэйтэн дээр ингээ шууд гэрэл хүч суух юм бол ховор ах гэж бодож байна. Гэхдээ үзэж байгаа хүмүүст байхыг өгөсөхгүй. За миний хувьд бол жоохон ингээ толгомдох юм байна. Дээрээс нь би ингээ жоохон интроверт болохоор Ushiwaka-тай яг тийм удаан хамт байгаад ингээ юм ярихад жоохон хэцүү байж магадгүй. Хэрвээ сатори ч юм уу байсан бол те ингээ удахгүй байх байсан байх. За хоёр дугаартай Sugawara. Яг 1 2 гэд гой дараалалаар явж байна. Sugawara бол мэдээж шууд гэрэлхүү мэрэлхүү гэсэн тийм дэйт хийхгүй нь ойлгомжтой яг л нэг тийм ахлах сургуулийн 3 дугаар анги юм шиг л байна байх. Би ч гэсэн юу болгохыг хамтдаа харцгаая. За өдөр нэг 3 муур гэдэг ч юм уу нэг тийм хоолны дараа ингээд уулзсан гэж төсөөлөл л дөө. Тэгээд яг жоохон тийм олон хүнтэй Shibuya энтер гэдэг ч юм уу тийм стейшн дээр хамт уулзаад тэндээс гоё ингээд кафе руу явлаа. Кафед Sugawara-сан юу идэх вэ гэхээр нэг тийм жимстэй юм идэх юм шиг санагдаад байгаа юм. Нэг гүзэлцэнтэй панкейк ч юм уу одоо юу гэдэг вэ крейп ч юм уу нэг тийм гоё юм. Харваас яг тийм чихэрлэг юм дуртай. Тэгээ анх удаа уулзж болохоор жоохон ичээд ингээ нэг л жоохон юу ярихаа сайн мэдэхгүй ингээл өнгөрдөг байхгүй юу? Чихтэй ингээд гадаа гарсан чинь жоохон юм наар жаргах төвчөн амар гоё үе идэв шүү дээ. Яг тийм үед болж таардаг байхгүй. Тэгээд хамтдаа жоохон ингээ алхахыг гээд тэгээд ингээ илүү гарсан ингээ уухмаа бариад ингээ хамт алхлаа. Яг эндээс одоо Sugawara-гийн жинхэнэ одоо болцоо эхэлж байгаа юм ингээ айгүй гоё ингээ яг өөдөөсөө харж байгаагүй болохоор жоохон тайвш шатсан ингээ янз бүрийн талаар яриад чиний одоо юу ч таалагддаг маа за анх ингээ одоо тэр шидэндээ сууж ах чинь чамайг би харсан марсан гээл. За юу ч гэсэндээ чамайг гэрч чинь хүргэж өгье гээд хамт ингээ гэрхий чинь үүдэн дэрлээ. Яа танашката не もう少し一緒にいたかったけど、楽しかった。また会おう。本当に？じゃあ約束。За ингээм амжилтаар хоёр дахь дэйтэндээ явах нь тодорхойллоо. Sugawara сан бол эхний дэйтэндээ өнсөх мөсөх ч юм уу тиймэрхүү юм хийхгүй нь тодорхой мэдээж тийм эхний дэйтийг бол тийм ном журмын дагуу хийдэг юм байна. За тэгэхээр яг Moskoshi ишони итаката нони гэдгийг бодож үзээд би A tier үүж байна. 3 дугаарт Kageyama. За энэ жоохон хамаарлаг юм ярихад байна шүү дээ. Тэгээ та нар өөрсдийгөө одоо Haikyuu-гийн хэддүгээр анги гэж боддог вэ? Тэгээ би бол өөрийгөө 2 дугаар анги автай гэж боддог байхгүй. Тэгэхээр 1-р ангийн хан надад ингээд Koga юм шиг санагдаад 3 дугаар ангийнхан болохоор Senpai юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр энэ удаагийн дэйтэн дээр Kageyamаг бидний доотлын ангийн буюу Koga гэж бодоод төсөлдөг. Гэтэ угаасаа Kageyama жоохон юм дээд ангийн асуудад сайн болохоор биш санагдахгүй байна. Одоо жишээ нь Kyoko сан энэ ч юм уу. Дээрээс нь type нэг тийм жоохон тийм яг адилхан хар үстэй тийм даруухан дүндний шилтэй охин шиг санагдаад байгаа байхгүй. За юу ч гэсэн уулзах газраа ирлээ. Тэгсэн чинь ингээ Kageyama ингээд айгүй сандрахсан ингээ баг номхон зогсож байна. Тэгээд Senpai Kyo кирейですね. 急に何? いやそのいつも綺麗ですけど. Бантсандаа ингээд бүр бантахаар юм лээ. Kageyama君熱でもある? 顔赤いぞ. 違うよ. もう行きましょう. Тоглосон чинь бүр цаадж иччихлээ. За хамт явцгаая. За яг нэг тийм удаан дэж байхгүй гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг хоолны газар одоо кафе ч юм уу явах. Тэгээд тэнд очиод бас адилхан ингээд Kageyama жоон сандраал нэг тийм сан юм яриад. Тэгээд бид нар цааш ингээд яг тэр сандарч байгаа нэг хүрээ харагдаад тэгээд ингээд энийгээл улам тэрэндээ нэмж тавлам хийгээл. Хоолой идчихээд бас ингээд сууд харих бол жоохон харин болохоор хамтдаа одоо нэг стейшнери ордог юм уу. Тэгээд дурсгалт нэг жоохон ижилхэн дээр тэр бас тиймэрхүү юм аваа. Тэгээд ер нь бол дейт туусаад салнаха. Ерөнхийдөө амар тийм cute хөрхөн дейт байгаа учраас B tier. За дараагийн хүн Oikawa-сан. Ерөнхийдөө S потенциалтай хүн гараад ирлээ. За ингэж төсөөлье заяа. Oikawa, Iwatan хоёр чинь ингээд багын найзууд тийм үү? За тэрэн дээр нэгдээд яг үндэ бид нэр ингээд хамт ингээд найзалдаг байсан багын найзууд гэж бодъё. Тэгээ бид нар болохоор ингээд багаасаа ингээд Oikawад ингээд амар сайн байсан. Тэгсэн чинь ингээд цаад хоёр чинь ингээд хамт волейбол тоглодог юм болохоор бүр ингээд ахлах сургуулаа төгсөн төгслөө ингээд салж хацахгүй явтаар агаад төгссөн. Тэгээ харамсалтай нь ингээд их сургууль нь ингээд хоёр өөр газар аж тараад
Ингээ яг ашиггүй ингээд ажилд орсон үеэр нэг газар ингээд хоёулаа хамт ирж тавдаг байхгүй юу? Тэгсэн чи яг тэр үеэр Оикава ингээ эсрэгээрээ ингээд биднэрт ингээд буцаад сайн болцсон байгаа гэж төсөөлье. Тийм болохоор тэг бид нарыг дээтэнд ирсэн. Надад болохоор ингээ сая хальт орж ирсэн ингээд урд хойноос урдаг юм урт дугуй байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд Оикаватай хамт ингээд явбал гоё юм байна гэсэн юм орж ирсэн байхгүй юу? Тэгэхээр энэс санаа аваад дээт нь ихний өдөр болохоор айгүй гоё тийм парк ч юм уу тийм Disneyland энэ төр ормоор байна. Зөвхөн тийм Оикавагийн айгүй хүүх үзэг тийм зангийн харуулах гэдэг байхгүй юу? Ачаалтай амар гоё хөвгөлтэй ингээд янз бүрийн тоглоом дээр суугаал Оикава ингээд нэг тийм галзуу болгон дээр суугаал буугаад ирсэн чи бүсмэс ингээд амар болцсон дээ. Бид нэр шоолаад. Харин орой яг эсрэгээр ахуулсан заяа. Амар юм гоё Франц ч юм уу Итали нэг тийм хоолны газар ороод яг юм гоё дугуй ширэн дээр дундаа юм лаа асаадсан ингээд вайн тавьчихсан амар гоё тийм романтик динер ахуулна. Одоо яг энэ л Оикава ч бид нар чичийн сэтгэлийн үг хэлэх хэрэгтэй байхгүй юу? Кё танашката. ジェットコーストを乗った後のあなたを絶対忘れないわ。面白かった。お願い、それは忘れて. Юу вэ яг гоё гэ романтик мэрч ачаач ингээ юу болоо ч ойлоо бодцгаая. Дөрөв каге матер ч гэсэн ингээ хүн гоё үгэлж ачаach гэсэн гоё романтик хэвчдэг шүү дээ. За, Оикавагийн царай ингээ жоохон serious болоод. 実は俺気づいてたんだよ。ごめんね。待たせちゃった. English нэг бидний одоо 10 жил 20 жил хүлээсний хэрэг гарлаа. Баярлалаа. Ажралтай дуусч байна. За ихэнд хэлсэн шиг үнэхээр л яг S дээр утгагүй юм аа. Дараагийн хүн бол Кита-сан. Аса 8時集合で早っ. За тэгэхээр Кита-сантай уулзъя гэвэл өглөө 8 цагт уулзах юм байна. 8-аас уулзаад одоо хийж болох юм гэх юм бол нэг юм байна. Тэр бол хүрээлэн маягийн нэг тийм газар очиод тэгээ гоё пикник хийцгээе. Арай гэж нэг өглөөс бол тэгэл анхны дэйт юмчинтэй бас жоохон ингээ бэлтгэл хийгээл очсон чинь ингээд манай хүн ингээд газар ингээд дэвсгэр дэвсчихсэн, хоол бэлтчихсэн, уух юм бэлтчихсэн бүр ингээд гоё сууж байна. Тэгэл суугаал гоё ингээл ойр зүрийн юмараа суудсан чинь гинэт шоурай кодомо нанни хошиян.まだ早くないですか? 俺お前とは結婚前提でデートしてる. За бараг л пропоз хийжлээ. Тэгэхээр хоёр дахь пропоз хийх хүн бол Кита-сан бэжээ. За харамсалтай нь Ушивакатай адилхан шалтгаанаар CD. Дараагийн хүн бол Цукишима. Цукишиматай хамт кино үзүүлсэн юм аа. Киногоо үзэл нэг дунд тавцсан ингээл болоод явжсэн чинь гинэт ингээд чиний гарнаас Цукишима гарыг чинь барьдаг байхгүй юу? Чи тэгээд ингээд жоохон цоцсон чинь ингээд буцаад гар авцсан. Тэгээд кино дуустал ингээд юуж болоог юм шиг байжгаад гараад ингээд хамт хоёлаа гадаас очсон чинь чамд ингээд жоохон зөрөг ороод ирнэ. Тэр яг ингээд яагаад гарнаас чинь барьсан ингээд тэдэг ингээд асуумаар санагдаад Цукишима-kun さっき映画の途中なんだけどさ、ごめん、そういうつもりじゃお前が似てたから起こそうとして. Яа, хэрэгтэй нь бид нар өөрсдөө байсан байна. Бид нар өөрсдөө унтчихаад одоо юу яриад сууж байна. ごめん、そうですよね. Tsukishima-kunそういうことをしないよね. いや、実は俺ずっとしたかった. Сүндэрэ гэж нэрээ Цукишима хэлэндээ ингээд өөрөө ингээд дотроо бол гарнаас нь барьмаар агаар мөртлөө тэрийг ингээд гаднаа нэг үзүүлдэггүй. За хамгийн сүүлийн лайн дээр Цукишимагийн хэлсэн үгийг бодоод би тэр дараагийн хүн бол Куними. Куними бол байгаа штэ. Цукишимагаас өөр нь юу вэ гэхээр саяхан шиг тийм ингээд гарнаас барих гисмэс гих мэтийн үйлдэлүүдийг бол ингээд амар natural, амар smooth ингээд хийж чадна. За нэг тийм гоё хамт номын дэлгүүрт байгаа гэсэн ситүэйшн төсөөлье заяа. Тэгэхээр хүмүүс очоод юу гэдэг вэ? Гоё хөгжмийн талаар, уран зохиолын талаар, киноны талаар ингээ янз бүрийн ном ингээ хамт гоё ингээ хараал явдаг штэ. Тэгээ заримдаа бас ингээ тусдаа ингээ өөрийн тусдаа ном үзээ явдаг тийм үү? Тэгээд нэг жоохон юм зайтай зогсчихсон чинь гинт чам дээр ирээд чимээгүйх ингээ шууд гарнаас чинь хөтлөө. Куними-kun кокодэва. Сонохон омширой. Чи бол ингээд хариу үйлдэл үзүүлээд юм хэлсэн чинь тэр их чинь огт тоохгүй ингээ үдсэж чи өөр юм яриад. Одоо ийм л зөрөгтэй үйлдэл хийдэг юм байна. Тийм учраас A tier. Дараагийн хүн маань Осамо. Осамо ер нь тийм аниме дээрээ, манга дээрээ тийм хоолн зуртай гэж гардаг шүү дээ. Тэгэхээр чамайг аягүй тийм гоё үнэтэй дамттай тийм ресторанд урьсан гэж бодъё. Амар тийм тансаг ресторан болохоор чи амар бэлдээл бүсээ хувц мавцаа бэлдээд татсахгүй юу. Тэгсэн чинь ингээд хоолны талаар зөвхөн ингээд хоолны талаар ярьсаар агаад ингээд өнгөрчдөг байхгүй юу. Чи ингээд харих тамдаа жоохон сэтгэлээр унтаа явжсэн чинь Асако ва зутто омае то ишшони ikitakattaんだ. Watashi to nande? Datte gohan wa aijou no hitotsu yaro. Tsumari omae no koto ga suki ya kara. Сама маань ингээд бүх зүйлийг хоолоор ингээд зөвлөж ярих дуртай учраас хоолоор дамжуулаад танд ингээд хайртайг илэрхийлж байна. Гэхдээ хоолны үеэр чимээг байсныг нь би уучлахгүй учраас би тэр дараагийн хүн Цутомо бас Кагаяаматай жоохон төстэй тийм кохай төрлийн vibe өгдөг. Чамайг нэг тийм боулинг тоглохоор ингээд дэйтэнд урьж гинэ. Тэгээд чи ингээд Цутомог ингээд айгу сайн байх гэж бодсон шүү дээ. Тэгсэн чи яг үүндээ айгу муу ээж тараад тэгээд чамд хожигдоод тэрэндээ ингээд өөрөө жоохон гомдоод за ер нь жоохон тоглоомоор гомдоод тэгээд айгу гоё ингээд хөвчлээ цагийг өнгөрөөгөөд яг ингээд хоёлаа салахын өмнө Цутомо ингээд чамайг төр хүлээж байгаарай гэдгийгсэн хэвгүй юу. Зүгнээс ингээд нэг жижигхэн ингээд уудтай юм гаргаж ирээд Окидатта кудасай. Ore no kimochi desu. Ер нь л ингээд чамд бэлэг өгөөд ингээд шууд би танд сайн гэдгийг ингээд илэрхийлж юм. Үгүй гэж бол хэлмээргүй байна. Тэгтээ жоохон бодох цаг авч байгаа дараа нь харилцгаая. За өнөөдрийн дэйт ямар хөө байсан бэ гэхээр за яг би тэр хавцаа юм уу?
Дараагийн хүн маань Акаши. Тэгэхээр хамт тийм галерей явах дэйтэнд зэрэгцсэн байгаа. Акаши бол ямар ингээд джентльмен залуу байдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдж байгаа ах чад чинь. Тэгэхээр бүтэн ингээд дэйтийн туршвал чамд одоо тэр гоё зургийн талаар тайлбарлаж өгнө, хаалган чинь онгойлгож өгнө. Тэснэ ингээд ядрах юм бол ингээд суудал дээр суух уу гэж санаа тавина. Галерейхаа үдчихэд бол жоохон дараа нь хүн багтай дөө тийм кафед ингээд хамт сууцгаая л та. Тэгээ галерей үдчих явах үед л ингээд тийм джентльмен байсан боловч ингээд чиний гарнаас барьдаг ч юм уу, жоохон ингээд ойрхон зогсдог ч юм уу. Тиймэрхүү юм ингээд огт байгаагүй байхгүй юу? Хэрин одоо бол ингээд нэг танаасаа л нэг Акашигийн ингээд жоохон байгаа байдал нь ингээд өөрчлөгдөд жоохон тийм романтик муудтай болоод эхэллээ. Сенпай, кё ките курете аригаtou. Ие, こちらこそギャラリーとても素敵でした。絵も綺麗だったんですけど、先輩の方が美しかったよ. Үзэсгэлэн гэдэг үг одоо үзэсгэлэнтэй гэсэн үг юм аа. Тэгэхээр ийм үгийг одоо юу ч бодлого ингээд зөвөр хэлж чадах юм бол одоо Акаши л байна. Өөр хин бэ? 実は今日伝えたいことがありまして。よかったら俺の彼女になってもらえませんか? Уг нь л ингээ Акаши өнөөдөр ингээд шууд ингээ нээц захин болооч гэж асуух бодлого байсан хгүй. Тэгсэн чинь ингээ өөрийн ч мэдлгүй ингээ цэцэтгэл нь ингээ амар хөдлөө чамаас ингээ шууд асуучихлаа. За шийдвэр бол жоохон хэцүү байна. AUS гэж бодож байна. Гэхдээ Oikawa одоо эст ганцаараа юм тийм үү? Oikawagийнх ингээ бүр back storyтэй ингээ амар ингээд төгсөөсөн болохоор Акашигд би A-tier оруулж байна. За дараагийн хүн рүү бүгдээ хамт явцгаая. Энэ бол Atsumu. Atsumu болохоор ингээд Osamaтай харьцуулах юм бол нэг тийм жоохон хүүхэд шиг зан ингэж жоохон байдаг шүү дээ. Тэгэхээр яг тийм хүүхэд шиг зан болон ингээд том хүн шиг зан хоёулангийн ингээд харагдахаар тийм дэйт сонгоё. Тийм 70 хэрэг дээр ихтэй хэвчээ юм ашиг байна. Одоо өдөр нь болохоор ингээд усан дээр ингээд хоёулаа ингээд усаар байлж тоглоод юмэтэ энэ гэж мэгээл. Тэсний оройн болохоор амар гоё cruise date. Cruise дээр ингээд хоёулаа хамт хоол идчихэл ингээд дуусчаад далайн давлгаа хараад зогсчихлаа. やっと二人きりになれたな。二人きりって今日はずっとそうじゃなくていつもサノもおるからさ. За давтагдчихад уучлаарай. Тэгтээ Цүмэ самуу хоёртой бас би ингээ багын нийтэдсэн баа. Тэгээд самуу ч гэсэндээ хамт идэг болохоор тэгж хэлж байгаа байхгүй юу? さ、お前も知っとるやろ。サノもお前のことが好きやろ。知ってる。でも私ツムが好き. За ер нь байдлаас ажиллах юм бол ингээ хизээгээр анхны дэйт гэж байгаа боловч бид нар ч ингээ зөвхөн Цүмүүд сайн юм байна. Цүмүүд гэсэн бид нарт сайн юм байна. Тэгэхээр энэ бол анх удаа ингээ хоёр талаас сэтгэлээ өвчлээд ингээ цаашдаа үргэлжлэх нь бол тодорхойллоо. За юу ч гэсэн A-tier-д оруулчих. Дараагийн хүн маань Кuro. Кuro бол та нар мэдж байгаа ингээ ханаас нь харсан их сайхан залуу шүү дээ. Тэгтээ одоо энэ өөрхийн харц одоо энэ царайны байдал биеийнхаа энэ төр бол миний бодлоор ингээ нас явах тусмаа хүмүүсийн анхаарлыг татна одоо ихнэрийн анхаарлыг татна ингээ тийм байхаар санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ энэ удаад ийм том болчихсон Кuro гэж төсөөлье. За нэг 25-аас 35 насны хооронд ч юм уу. Ажилтны ажилд орчихсон, ингээ өөрийн гэртээ болчихсон. Тэгээд Курогийн гэрт нь ийм оройны дэйт хийхэр болжээ. Хамт ирнод гоё кино үзэнгээ тэгээд вайн ч юм уу нэг юм уугаад сууйгээ. Нэг тийм драмын ч юм уу эсвэл амар хайрын талаар жоохон тийм хүнд төрлийн кино үзэх. Киногоо дуусчихаар л ингээл бодон дээр суугаад хоёлаа аюу тийм deep яриа ярих юм болов. Амьдралын одоо утга учир, философи, ажил төрөл гээл чиний баг ингээ зовлон сонсож өгөх баха. Тэгээл чи нэг анзаараад уцаа харсан чинь чиний ингээ хамгийн одоо сүүлийн суухстай тренд нь ингээ төвчсөн. Тэгээд амар яаралтай за би явлаа гэдгсэн чинь ёо томатек いやいや、勘違いすんな。俺はソファで寝るつもりだから。Мэдээж шүү дээ. Куро бол үнэхээр джентльмен хүн гэдэгтээ бол та нар санал нийлэх бах. Хоёр дахь S-тэй хүн маань гарч ирлээ. Дараагийн хүн бол Futagchi. За энэ бол арай жоохон онцгой тохиолдол. Энэ удаад бид нар өөрсдөө Futagchi дэйтэнд ирсэн болж таарж байгаа. Яг вэ гэхээр чамд нэг юм амар үзмээр хэлсэн нэг тийм K-pop-ийн нэг тоглолт байсан байхгүй юу? Тэг чи ингээ ганцаараа үзэх болсон болохоор ингээд хажууд суудаг хүмүүсээ асууя гэдэг. Futagchi ягаад ч юм зөвшөөрөөд хамт явахаар болчихсон. Тэгэл одоо хүмүүс тоглолтын дээр яаж галзуурдаг вэ? Тэг өөрийнх нь crash гарч ирлээ ингээд амар галзуураад тийж өгсөн байгаа байхгүй юу? Тэндээсээ гараад харих зандаа Futagchi ингээд жоохон юм яжлсан маягтай гарч амаас асуудаг байхгүй юу? こんな人が好きだったんだ。最高。〇〇さんかっこよかった。俺は俺のことをかっこいいと思う。俺も何も考えずにここに来たと思ってるの。Бид нар ингээд жоохон мэдрэмжгүй ажилласан байл та. Бид нар бол Futagchi-г гоё найзан дээр хардаг. Гэтэл нөгөө талаас бас тэгж хардаггүй байсан байх шүү. За тэгээд гоё цаг заваа зарцлаа. Дизайн талаа юм гоё дэйтэнд очсон учраас A-tier. Дараагийн хүн бол Bokuto. За ийм сайхан боломж олцож байгаа дээр ахлах сургуулийн Акаши гэдэг Bokuto биш харин ажилд орчихсон тийм намтай их гоё том хүн болсон хувилбараар нь төсөөлье. Ажлын дараа нэг дэйтэнд явахаар болчихлоо. Чамаг ингээд ажил руу чинь машинтайгаа ирж аваад тэгээд ихтэй зөй цөмсчихсэн тэгтээ ингээд хамтсных нь хамгийн дэлхийн товчуулт ингээд тайлцсан те ингээд занган жоохон суул тэгээд чамд гоё цэцэг бариад хүрээд ирсэн байна. Тэгээл ингээд агай хөрхи инээгээл чамайг ядарсан уу гэж асуугаал гоё хоол идцгээр явцгаая гэд явдаг хөхгүй.
Хоолны үеэр бол ингээд чамайг сайн хоолой дээрээ уух юм энийг өө гэмтэргээл жоохон аав шиг юм шиг эсвэл нэг тийм ах шиг юм шиг байж магадгүй шүү. Хоолойч тусаал чамайг гэрлэж өгөрөж өгөөд чи ингээд гэрийнхээ удан дээрээ машинаас буугаад яг гэрлөгөө орох гол ингэчихсэн чинь чиний ингээд араас чинь ингээд шууд гарнаас чинь ингээд бариад тэгээ өөрлөгөө эргүүлж харуулснаа ингээд хоёр мөрөн дээр чинь хоёр гараа тавьж агаад ява ариато оясами яг ингээд нүдрүүч харж байгаа хэлсэн болохоор ингээд чи амир хичээд за баяртай гэлтэл гэлэг ороод явчихсан. Богдоо тэгээд тийм хүчтэй авраатай тэгээд ерөөсөө юм хэлхээ санаа зовж ичдэггүй тэгээд айгүй гоё leadershipтэй тийм гоё date болж өнгөрлөө. Тийм учраас би Эстер гэж бодож байна. Дараагийн хүн маань Хинататай бол аюу тийм гоё active тийм гадуур date тиймэр аахгүй юу. Тийм учраас амтны өрөөлөн байвал ямар үж бодлоо. Тэгэхээр амтны өрөөлөө явах юм бол Хината ингээд амтнуудыг чамд уриалж үзүүлээд анаас манаас болоод нэг арслан шиг болж үжилээд айгүй тийм гоё хөвгөлтэй өдрийг өнгөрөх байх л та. Тэгээд агай гой сонирхолтой юм date өнгөрүүлчихэд яг ингээд хоёлаа салхахаа өмнө "Оре баре шитеру жикан мо суки да кедо, кио мечча таношикаtta. Баре то wa kankei aru no? Gomen, tadoe ga nanka hen datta na. Kyo wa kimi to issho datta kara tanошикаtta." За ер нь бол хөрхөн тийм date байлаа. Гэхдээ тийм амар сайн, амар муучин байхгүй дунд зэрэг болоо гэж бодож байгаа учраас би тэр. За одоо сүүлийн 5 хүн үлдсэн байна. Дараагийн хүн бол Сакса гэхээр яг тийм date бол ингээд шууд цаанд орж ирэхгүй байна. Тэгтээ жоохон date ирэх юм болов гээд хамтдаа юм номын сан яваад тэнд ингээд хичээлээ хий гэж бодъё. Очоод л угаасаа нэг тийм ингээд чанга ярьж болдгоо болохоор тэ чимээгийнхэн ингээд хамт суугаад хичээлээ хийгээл байжсан чинь чиний жоохон ингээд нойр хүрээд нэг мэдсэн чинь ингээд унтсан байдаг байхгүй. Тэгээд Сакса ерөөсөө чамайг сэрээгээгүй. Тэг чи нэг анзаараад ингээд сэрээл хажуу тишээ харсан чинь Сакса ингээд чам руу ингээд харж исэн байхгүй юу? Тэг чамайг сэрсэн болохоор шууд ингээд харцаа буруулаад үд шаараад тэрийг нь харсан чинь нэг жоохон юм улайцсан юм шиг ичээд байгаа юм шиг харагдахаар чи асуулаа. Има митэта. Зөттөө жанаа ёо. Зөттөө дагэ энийг ингээд асуусан чинь цацсандаа хамаг өгнөө хэлчихлээ. Чамайг ингээд жоохон харж исэн байна. За тэгтээ яг date гэж хэлэхэд айгүй хэцүү байгаа учраас C tier-д оруулж ийн. Дараагийн хүн маань Ямагучи тийм амар яг тийм романтик ч юм уу тиймэрхүү бол биш байх гэж бодож байна. Тэгэхээр нэг тийм хүмүүсийн их ер нь бол дейтэнд явдаг спот тийм ээ. Нэг тийм гоё том аквариум загстай тийм юм үзэхээр явж гинэ. Тэгээд бас яаж зүгээр ах юм Ямагучи бол амар бэлтчихсэн байгаа байхгүй юу. Ингээд ямар загснууд вэ гэдгийг ингээд төрүүлээд уншаад тэгээд замаг ингээд оцсон байна ингээд загсны талаар энэ загас ингээд тэгдэг гэж ярьж өгөөл пингвин хийдэг ингээд гэж ярьж өгөөл. Тэгээл чи нэг ганцаараа ингээд загас хараал зогсчихсэн чинь Ямагучи ингээд жоохон алдсан зогсчихсан чамаг ингээд нуцаар ингээд хараад тиймэрхүү юм бэ гэж бодвол. За тэгэл дуусаад ер нь бол ингээд хамт жоохон амраа сууж ахтаа чамаас "Цигимо дэто сасоте ii desu ka?" "Ikitai." "Yatta. Ja, tsigi karaoke ikimashou." Караоке ханаас ч юм гараад ирлээ. Гэтэ мэдгүй Ямагучи амар сайн дуулдаг юм байлгүй тийм ээ. За тэгэхээр Ямагучи бас ямархуу дуулах бол гэсэн талаар та нар бодол байвал комент хэлээрэй. Ямагучи бол миний бодлоор ингээд яг нэг date нь амар супер гоё байна гэхээсээ илүү юм удаан хугацаанд ингээд үерхэд ингээд явах юм бол аюу тийм сайн найз залуу байхаар тийм хүн байгаа хгүй. Тийм учраас би нуудад бол C tier-д оруулж байна. За дараагийн хүн бол Iwaizumi Hajime. Нэрээ та нар ингээд анзаарсан бол сая одоо World Cup болж байгаа шүү дээ. Тэгээд тэрний Японы одоо тасгалжуулагчийн нэр нь Moriyasu Hajimeson. Тэгэхээр Iwaizumi-тэй адилхан нэртэй гэсэн үг. За Iwa-chan гэх юм бол хамгийн тэрэнд юу орж ирэх вэ гэхээр аюу тийм өөрийнхөө биед анхаарал тавьдаг, хоолнд анхаарал тавьдаг, тийм эрүүл амьдралын хэм маягтай хүн гэсэн тийм юм байгаа шүү дээ. Тэгэхээр date нь ямар хөө явах вэ гэхээр хамт ингээд гоё өглөө уулан тавирахаар болсон. Тэгэл ингээ өглөө болцсон чинь ингээ чамд аль хэдийн ус авчихсан, орой дээр нь гараад идэх хоолнд авчихсан, альчуур авчихсан их бэлтгэгтэй байсан байх шүү. Тэгэл мэдээж одоо эн чинь date шүү дээ. Ямар зүгээр ингээд спорт болгоод уулан тавих гэж ирсэн биш тийм ээ. Ингээд дэшээ гарах цаанд ингээ чамайг жоох ингээ хэцүү юм өгсөөр үед чинь чамд туслаад гарнаас чинь бариад хөтлж явдаг ч юм уу тийм гоё хөрхөн моментод үүсэх баха. Орой дээр нь гарч ирээд ингээд гоё хойлоо амраад хоолоо идээд дуусчихсан ингээд жоохон тийм уулан дээрээс өөр уулын орой хараад л ингээд сууж исэн чинь тоссэн да гэдэг 一つ聞いていいかな。何？実はお前のことが好きだったんだ。よかったら付き合ってくれないか。Чамайг гойж байгаа 3 дахь хүн болж байна. Тэгтээ энэ удаад бол гэрлэхүү биш зүгээр үерхүү гэж сууж байна. Why not? Маш амжилттай гойлд байсан учраас Эстер. За бүр 2 хүн үлдлээ шүү. Дараагийн хүн бол Hoshiumi. Hoshiumi бол аниме дээрээсэндээ гардаг бүх юмыг чаддаг тийм all rounder type-ийн хүн тийм үү. Тэгэхээр тэрэнд нь зориулсан date бий боллоо. Энэ бол camping. Ягаад гэвэл очиод майхан байх ёстой болно, хоол хийх ёстой болно, өөрөөр хэлбэл гал устгах ёстой болно. Тэгэхээр тэр бол нэг бол Hoshiumi бол хамгийн сайн чадах байх. Тэгэл манай хүн хамаг юм ингээд зохицуулчаал оройн ингээд хоёлаа галынхаа хажууд гоё бие руугаал нэг сайхан чилээ судаг та. Hoshiumi-kun, кё нанка雰囲気違くない？そうか。なんかお前といるとこうなるんだよな。落ち着いてるというか安心する。それはどういう意味？楽なんだよ。だからずっと一緒にいたいと思う。
Надад бол ийм төрлийн дээд бол маш их таалагдлаа. Айгуу тийм гоё чийл тэгээд гадаа байгальд хоёулахнаа за тэгэхээр A tier-д оруулж байна. Хамгийн сүүлийн хүн ирлээ. Энэ бол Kozma Kema Kozuken. Бидний хүссэн мөрөөддөг date бүгдээрээ Kemaгийн гэрт нь очиж хамт тоглоом тоглоцгоё. За ингээд хамт сууж агаад PlayStation ч юм уу тоглоал. Тэгээд эхэндээ чамд айгуу гоё идэвхтэй зааж өгөө байжснаа сүултээ жоохон ядарсан юм уу? За ер нь балиад хоёлаа орон дээр ингээд суугаад гоё манга уншия гэд. Тэгээд ингээд орон дээр нь хэвтэнгээ ингээд манга уншаад байжсэн чинь чиний ингээд жоохон нойрч өгөөд унтаад өгжөлтэй одоо хаашаа дандаа ийм нойр дутагтай явд юм хаашаа. Тэгээд сэрээд ингээд нүдэ нэгээл цонхроо харсан чинь жоохон бүрэнхий болсон. Тэгээд жоохон сандарсандаа уцаа авааллыг босгохжсэн чинь Кема гараас чинь бариад Москоши итэё. За үлдмээр нөө ямар эн таны л шийдвэр. За миний хувьд S tier гэж бодож байна. За ийхүү 20 character-ийн талаар анхны дайц нь ямар шиг талаар бүгдээрээ төсөөлж үзлээ. Тэгээд та нарт хэний дайц нь хамгийн их таалагдсан бэ? Хинтэн дайцэнд ямар өнө гэдгийг комент дээр үлдээгээрэй. За баяртай.